Нийслэл Улаанбаатар хотын төсөв ер нь үлэмж хэмжээгээр нэмэгдсэнтэй холбоотой маш тодорхой товчхон танилцуулъя. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын төсөв 580 тэрбум төгрөгөөс 4.2 тэрбум болтлоо ихээр нэмэгдсэн. Энэ 10 жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын удирдлага нийтдээ 19 их найд төгрөгийг захиран зарцуулаад байна. Тэгэхээр энэ хэр их мөнгө юм бэ гэхээр бид нар өнөөдөр 2.3 их найдаар 6 игнэ 32 км хурдны зам барих тухай ярьж байна. Гэтэл энэ 19 их найд төгрөг гэдэг бол энэ туулын хурдны замтай адилхан 267 км замыг тавьчих байсан мөнгө. Энэ мөнгөөр бас Улаанбаатар хотоор хөндлөн 19 км метрог 2.3 тэрбум доллараар барина гэж ярьж байгаа. Тэгэхээр ийм метро 44 км-ийг алерт барьсан байж болох ийм их мөнгийг нийслэл хот захиран зарцуулжээ сүүлийн 10 жилийн хугацаанд. Тэгээд олон төгжрөл буурсангүй, утаа харилцсангүй, Улаанбаатар хотын амьдралын чанар сайжирсангүй, олон бордюр солисноос үр дүн гарсангүй. Энэ бүхний цаана юу явж байгаа юм бэ гэхээр 21 онд батлагдсан хот тусганы эрх зүйн байдлын тухай хууль, сүүлд батлагдсан нийслэл Улаанбаатарын төгжрлийг бууруулах хууль гэх мэтлэнгийн олон хууль журмаар дамжуулж Улаанбаатар хот бол төсвийн хязгааргүй их эрх мэдэлтэй болсон нэгдсэн төсөвт орлого төвлөрүүлэхгүй олсныгоо захиран зарцуулаад зогсохгүй, дээрээс нь их хэмжээний татварыг өөрсдөө тавьдаг болсон. Нийслэлийн татвар 1% байсныг 2% болгосон, автомашины татваруудыг нэмсэн гэх мэтлэнгээр энэ хэмжээгээр төсвийн эрх мэдэл нэмэгдээд хяналтгүй эрх мэдэлтэй болсон учраас Улаанбаатар хот өнөөдөр Монгол улсын нэг хэсэг муу юм уу биш юм уу гэмээр ийм нөхцөл байдалд орсон байгаа учраас цаашдаа ардс намын зүгээс ч гэсэн Улаанбаатар хотын төсөв энэ хяналтгүй эрх мэдэлээр анхаарлаа хандуулж мөн одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулах болно гэж хэлмээр байна.